байгаа багш нартаа. За өнөөдрийнхөө бүүтлийн та зайлшгүй шаардлагатай болоод байгаа тэр оюутнуудын бүртгэлийг яаж хийх вэ? Хичээлээ яаж бүртгэлтэй явуулах вэ гэдэг тэр түүхийн тухай товчхон танилцуулъя. За энэ дээр би ассемблер гэдэг өмнө бэлдсэн хичээлээ орлоо. За багш нар болгон дээр би юм хичээлийн юуг нээсэн байгаа. Хичээлийн оролцоо гэдэг юм бот нээсэн байгаа. Энэ рүү ороод за нээгээд орчин. За нээгээд орохоор энэ дээр бид нар яаж оруулах вэ гэж багш нар асууж ирсэн. За тэрний дагуу би тайлбарж өгье. За эхлээд энэ дээр оруулахын тулд яах вэ гэхээр add session гэдэг дээр дарчин. За add session гэдэг дээр дараад өөрийн чи хичээл хизээнээс эхлэх вэ гэдгээ эндээс заагаад өгчин. За энэ жишээлбэл 19-ноос эхэллээ гэж бодъё. 19-ний за мэдээж хичээл маань 10 цагаас эхлээд за эндээсээ юу гэх 16 цагийн хооронд манай оюутнууд хичээлээ үзэж явах ёстой гэж бичээд за энэ хэсэгт нь хичээлдээ идэвхтэй тэмдэглээд эрсээ бүртгүүлэх гэсэн ийм тэмдэглэгээ хийж өгөөд за энэ дээр би 10 цагаас за 16 цагийн хооронд гэж бичиж. За ингэж бичээд за тэгээд энийгээ өөр хэлбэл үндсэн үтс болгож оруулж өгөөд за энэ маань байнга давтагдах учраас за multiple session гэсэн хэсэг рүү ороод эндээсээ энийгээ би одоо зөвхөн 2 дахь өдрийн хичээлийг үзэж явах хэрэгтэй гэх юм бол зөвхөн 2 дахь өдрийн сонгоод 3 дахь өдрийн 2 дахь 3 дахьт нь үзэж явах хэрэгтэй гэвэл 2 дахь 3 дахьын сонгоод орхичих болно. Эсвэл бүх 7 хоногийн турш үзэж болно гэж үзэх юм бол энэ дээрээ дарна. За тэгээд энийгээ хизээний хүртэл үргэлжлэх вэ гэхээр энийгээ 12 сарын за 31-нд бичиж. Эсвэл энэ дээр он дээрээ бас заагаад өгсөж болно. Энэ дээр 21 оны ч юм уу. Тийм 21 оны 1 сарын 31 хүртлийн хичээл маань үзэгдэх ёстой. За тэгээ оюутнуудын эрсийн тэмдэглэлийг яаж хийх вэ гэхээр оюутнууд өөрснөө тэмдэглэж бас болно. За би хичээлдээ орсон шүү гэж тэмдэглэгээ хийн. За эсвэл автоматар бүртгэнэ гэдэг энэ дээр нь дарчих. Automatic marking гэдгээр дарчих. За ингээд add session button дээр дарчгаар бидний хичээлийн маань үргэлжлэх зүйл маань энэ дээр гараад ирнэ. За та бүхэн бодвол яг эннийхээ дагуу энэ зааврын дагуу хичээлүүдэд оруулаад үзээрэй. За энэ бол хичээлийн эрдэс хин идэвхтэй оролцсон байх гэдэг энэ дээр автоматар за тэр тухайн үед зарласан цагийн чинь дагуу хүүхдүүд бүртгүүлээд явна гэсэн. За автоматар бүртгүүлэх гэсэн бол автоматар бүртгүүлээд явна гэж болох юм. За тэгээд үргэлжлүүлээд та хэд оноо нэмэх ч юм уу янз бүрийн шаардлагатай зүйл байх юм бол энэ статус set дээр хэдэн минут хүүхэд суусан бай тэрэн дээрээ шалтгаалаад оноогоо өгч болно. Энэ дээр юу гэдгийг 50 минут ч гэдэг юм уу тэгээд энэ дээр марк хийчих юм бол за марк хийгээд edit юм бол одоо шинээр оруулахаар бол энэ доор нь edit гэдэг ингэж хэлчих. За тэгээ ингээд энэ зүйлийг апдейт хийгээд болгоцсон гэсэн. За анхааралтай анхаарч үзсэнд баярлалаа.